За эрчим хүчний яам бол одоо хамтсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр суусан ажлуудыг хэрэгжүүлэх наривсан төлөвлөгөө гаргаад ажиллаж явах ёстой. Тэгэхээр энэ хөтөлбөр дээр нэг хэд хэдэн ажлууд байгаа. За 100 мянган одоо дээврийн нарны төслийг хэрэгжүүлнэ, төр хувийн хвшилтэд хамтарч гэдгсэн. Тэгэхээр энэ дээр одоо ямар бэлтгэл ажлууд хийгдэж байгаа вэ? За эрчим хүч экспортлно гэд бас хөтөлбөр дээр байж байгаа. За тархамал их усрыг хөгжүүлнэ гэд. Тэгэхээр энэ дээр одоо ямар байдлаар хэрэгжүүлэхээр наривсан төлгөө гаргацсан ажиллаж байгаа вэ гэд асуулт. За дараагийн асуулт болохоор Аранга Уранга Баян онгорт 10 мегаваттын нар 20 мегаватт цагийн одоо батарей суйрлуулахаар 2025 оны Монгол улсын хөгжлийн хөтөлбөр суйрлуулсан. Тэгэхээр энэ төслүүдийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ? 25 онд хэдэн сард энэ ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэсэн хоёр асуулт. За их зөвшөөрн энэ мөрөн хөтөлбөр дээр манай эрчим хүчний яамнаас гадна эдийн засгийн хөгжлийн боловсруулалтад биднэрт мэддэггүйгээр хэд хэдэн заалд оруулсан. Бид яг эрчим хүчний яам өөрөөсөө мэдэхгүй байжгаад их хурл дээр нэмэгдсэн зүйлүүд бий. Бид нар одоо энэ төслүүдийг хаанаас хэн ямар санаатай ямар тооцоолтыг хийснийг нөхөж хайгаад судалж хөгжүүлэлтэндээ явж байгаа юм. Тэгэхээр одоохондоо яг бэлэн биш байгаа учраас танд бэлэн болоод судлаад мэдээллийг нь оруулсан хүмүүсээс нь нөхөж аваад эргэж танилцуулъя.